Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекром эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө бичлэг рүү орохоос өмнө та бүхэндээ үнэхээр сонирхолтой, заавал үзэх ёстой шинэ бүтээлийг дуулгая. Үзэгчдийг дэлгэцийн өмнө уйж, яг одоо шуугуулад байгаа аимшигын трейлер төрлийн ойр дуу хэмээх 6 ангит киног үзэж амжсан уу? Хэрвээ та гинтийн эргэлдүүдтэй нууцлаг, хүний сэтгэл зүйн айдсыг тултал нь мэдрүүлдэг чанартай бүтээл дуртай бол энэ кино яг танд зориулагдсан. Амралтын өдрөө гэр бүл найз нөхдөөрөө Woogie-ийн апыг нээгээд хайлт хэсэг дээр нь ойр дуу гэж бичээд үзэж эхлээрэй. За ингээд киногоо үзгээр хадгалж авсан бол бүгдээрээ өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. Өнөөдөр бүгдээрээ маш том дуйлаан тарьж исэн YouTube сувгуудын талаар ярилцсан. 2009 оны 2 сард YouTube дээр Catch Me Kill гэх нэртэй сувг нэгдэж анхны видеон тавигдахад хүмүүс бүгдээрээ шоконд орсон. Бичлэг дээр нэг эрэгтэй нүрээ хараар бүдгрүүлж тарвсны хээшиг ногоон өнгийн захтай цам цөмсөж гарч ирээд хоолойныхоо өнгийг өөрчлөн ярьсан байдаг. Одоо бол энэ видео устгагдсан. Тэрээр өөрийгөө 16 эмэгтэй хөнөөж цогцыг нь нуусан. Би та нарт сэжүүр өгье, намайг олоорой гэд нэгэн тоглоом санал болгож цагдаа нарт хүртэл намайг битгий мөрд барих гэж оролдох хэрэггүй гэж анхааруулга өгсөн байв. Сэжүүрүүдийг хэлэхдээ 3 гол түлхүүр үг хэлсэн. Нэгт Жоржиа мужид сургаггүй алга болсон эмэгтэй. Хоёрт миссийн тэмцээнд оролцож байсан. Гуравт багш мэргэжилтэй. Энэ видеог үзсэн хүмүүс хохирогч нь хэн бэ гэдгийг мэдхийн тулд араас нь мөрдөж хайгаад үзтэл 2005 онд Америкийн Жоржиа мужид миссийн тэмцээнд оролцож байсан багш мэргэжилтэй Тара Гринстед гэдэг эмэгтэй гэж таамаглаад Catch Me Killer Тараг алсан байна гэд энэ видео маш богино хугацаанд хаа сайгүй тархаж маргаан дагуулсан. Үүгээрч зогсохгүй Catch Me Killer өөр нэг YouTube сувгийн бичлэг дор сэтгэгдэл үлдээсэн байдаг. Тэр нь Backward State гэх сувг бөгөөд тийм ч их дагагчтай сувг биш. Ийм гэмт хэргийн бичлэгийг ухрааж үзээд дүн шинжилгээ хийдэг сувг юм байна. Энэ сувгийн эзэн Тарагийн хуужин найз залуунд хэрэгтэй юм шиг байна. Найз залуу Тарад ямар нэгэн зүйл хийсэн бололтой гих мэтээр ярьж бичлэг оруулсан бөгөөд тэр видеоны сэтгэгдэл хэсэгт Catch Me Killer найз залуу Тараг алаагүй гэдгийг би баттай мэдэж байна. Би Тараг үхгээс өмнө ямар хувц өмсөж ирснийг ч хэлж чадна гэж бичсэн. Хүмүүс Catch Me Killer үнэхээр цуврал алуурч юм шүү. Сэжүүрийн дагуу хөвөл алуурчныг барьж чадах юм билүү гэж бодон анхаарлаа хандуулж эхэлсэн. Түүнээс хойш удалгүй Catch Me Killer өөр нэгэн YouTube бичлэг дээр дахин гарч ирсэн. 2006 онд Флорида мужийн Орландо хотод 24 настай Jennifer Casey гэх эмэгтэй сургаггүй алга болсон байдаг. Тэрхүү алга болсон хэргийн тухай видео бичлэгийн дор Catch Me Killer би энэ нэрх тусалж чадах байх гэж сэтгэлдүүлдэжээ. Jennifer ч муу айдал сургаггүй алга болсон хэвээрээ цогцсон олдоогүйсэн. Гэтэл хэд хоногийн дараа Jennifer-ийн аав Drew үүнийг олж хараад сэтгэлдүүлдэжээ. Хууртж байгаа юм шиг дүрсгээд яаж тусалж чадах вэ гэсэн хариу сэтгэл бичсэн байна. Үнэн дээр Drew энэний цаана яг хэн байгааг нь үзье гэж тандаж утсан. Гэтэл хариуд нь YouTube-ээс Catch Me Killer гэж хайж үзээрэй гэж бичсэн байв. Энэ нь сургаггүй алга болсон хүний аавд тоглоомд оролц. Би чамд сэжүүр өгөх учраас тоглоомд оролцоод охиныхоо зөх цаана байгааг тааж ол гэж хэлж байгаатай яг адилхан байв. Drew үүнийг сонсоод шууд Орландогийн цагдаа болон Тарагийн алга болсон Жоржиа мужийн цагдаагийн газарт мэдгдсэн. Тухайн үед Жоржиа мужийн цагдаагийн мөрдөгч Roswell Catch Me Killer-ийн видеог үзсэн байдаг. Учир нь Catch Me Killer хохирогчийн алга болсон газар өмсөжсэн хувцас, явсан зам зэрэг жирийн хүмүүсийн мэдэх боломжгүй мэдээллийг ярьсан. Цагдаа нар захин гэмт хэрэг мөрдөх багт хандан IP хаягийг нь олж тогтоожээ. Тэрхүү хаяг нь Флорида мужийн нэгэн хувийн сууцэв. Цагдаа нар хэдхэн цагийн дараа тийшээ орж компьютерийнхоо ард сууж исэн YouTube-ыг баривчилсан. Түүнийг Эндрю Скотт Хейли гэдэг 20 гаруй насны залуу байв. Цагдаа нар энэ залуу алуурчин байж болох уу? Яаж ийм мэдээллийг олсон бол гэж бодоод байцаалт авсан боловч эцсийн дүнд тэр алуурчин биш байсан. Эндрю хэлэхдээ би Catch Me Killer-ийн видео хийсэн нь үнэн. Гэхдээ би тэр алга болсон эргүүдтэй ямар ч холбоогүй. Зүгээр л тоглоом олгож хийсэн. Хүмүүс миний үгэнд үнэмшнэ гэж бодоогүй гэжээ. Үнэн дээр Catch Me Killer маш хурдан тархаж мэдээгээр зөндөө гарсан тул энэ залуу сандарч видеогоо устган YouTube хаягаа хүртэл хаасан байна. Тэгвэл Эндрю цуврал алуурчин биш байсан бол яаж жирийн хүмүүсийн мэдэж чадхааргүй мэдээллийг нэгнгүү мэдчихсэн бол Jennifer болон Тарагийн алга болсон эргүүд маш алдартай, шийдэгдээгүй нууцлах эргүүд байсан бөгөөд энэ хоёр эргийг нэгтгэхэд баримтат кино хүртэл гарч ирсэн учраас хэрийг судалдаг хүмүүс сошиал медиа болон YouTube дээр элдвийн зүйлс тавьдаг байсныг олж үзээд мэддэг юм шиг жүжиглсэн гинэ. Ингээд Эндрю мөрдөн байцаах байгууллагын цаг хугацаа зардал мөнгийг дэмий өрүүлсэн. Хамгийн гол нь хохирогчийн ар гэрийнхэн сургуу алга болсон хүмүүсийн гэр бүлийнхний сэтгэлийг маш их шархлуулсан эргээр шүүгэж шилжсэн бөгөөд түүнд тулгасан ял нь бусдыг баривчлахад саад учруулсан. Яллах ажиллагааг тасалдуулах зорилгоор нотлох баримтыг хурамчаар үлдэж цагдаад худал мэдүүлэг өгсөн гэсэн заалтай. Өөрөөр хэлэх юм бол цагдаагийн мөрдөн байцаалтанд саад учруулсан анхнаасаа өөр үнийг баривчлах боломж зөндөө байхад чамаас олж мөрдлөг саадлаа гэсэн эргээр шийтгүүлжээ. 2010 онд тэрээр гин буруутай тогтоогдож 2 жилийн хөдөлмөрийн лагерт ажиллаад дараа 8 жилийн тэнсэн харгалзах ял авсан.
Хүмүүсийн анхаарлыг татгажгаад ялтан болсон гэсэн үг. Дараагийн бас нэгэн анхаарал татах гэсэн ютубер байгаа. Тэр нь Сэм энд Ня гэх Америк улсууд бөгөөд 2 хүүхэдтэй 2007 оноос гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралыг харуулж алдартай болсон. 2007 онд дагагчдын тоон 2,490,000 болж бичлэгийн тоон 2,900 гаруй болсон байв. Одоо цугаа ажилуулдаг Сэм энд Ня гэж хайхан бол гарч ирнэ. Эхлээд энэ асуудын бичлэгнийх нь гарчийг харуул өөрсдийгөө дөвөөлөх туртай гэдг нь мэдрэгддэг. Энэ сувг хизээ хамгийн их хандлт авсан бэ гэвэл царайлаг аав ээжийн дуулсан дуу гэсэн бичлэг хийсний дараа ихэвчлэн хүмүүс өөрсдийнхөө бичлэгийг оруулахдаа би царайлаг, би хөөрхөн гэж хэлдэггүй. Хэдийгээр ийм гарчиг өгсөн ч видеоны үзэлт нь 24 сая хүрсэн байна. Энэ видеоноос хойш маш их хандлт авч эхэлсэн. Тэгээд YouTube бизнесээ хойш 8 жилийн дараа 2015 оны 8 сард оруулсан нэг бичлэгээрээ дуулайн тарьсан байна. Нөхөр Сэм нь гарч ирээд камера асааж өөрийгөө харуулад миний ихнэр жирэмсэн болчлоо. 3 дахь хүүхэд маань төрхнө гэж гинтийн мэдэгдэл хийсэн. Хүмүүс баяр үргэе гэж хамгийн түрүүнд хэлэх ёстой байтал юу болсон бэ гэвэл Сэм шүн дунд шивнэж жирэмсний тестийг харуулдаг. Гэтэл энэ тест дээр эхнэр Ня нь өөрөө үзээгүй. Сэм тестийг нууцаар худалдаж аваад эхнэрийгээ бие засныхан дараа усаа татаагүй байхад нь суултуур доторх шээсээр нь үтсэн байна. Усаа яагаад татаагүй байсан бэ гэдгийг ч тэрээр тайлбарласан. Ня шүн хүүхдүүдээ ус татах чимээнээр сэрчих юм болов гэд усаа татдаггүй гэжээ. Ямартай ч 0-д үлдсэн шээс нь тест дүрж үзэхэд хариу жирэмсэн гэж гарчээ. Тэдний 3 дахь хүүхэд гэсэн үг. Сэм энэ бичлэгийг хийж байхдаа Няд чи жирэмсэн болчих гэж гинтийн бэлэг барьдаг. Ня харин би өөрөө жирэмсэн гэдгээч мэдээгүй байхад гэж уурлаад бүү юм болсон. Энэ видео маш урдан цахим уудсан тархаж мэдээгээр хүртэл гарсан. Бүр сэтгүүлч эмэгтэйчүүдийн эмчээс суултуур доторх усаар жирэмсний тест хийх боломжтой юу гэж асуухад тэр хариунд итгэхэд бэрх гэж хариулжээ. Гэтэл үзэгчид энэ үнэхээр жирэмсэн гэж үү? Биш юм шүү. Зүгээр л анхаарал татах байгаа юм шүү гэсэн маргаа үсгэв. Тэгвэл энэ асууд Няд шинээр тест авч өгөөд дахиад шалгаад эсвэл эмнэлэг рүү явж болох байсан. Гэвч тийм нэмэлт видео тавигдаагүй. Бүр том дуулаан нь 3 хоногийн дараа болсон. Хосууд уйлж унтсаар хүүхэд маань зулбчлаа. Маш харамсалтай байна гэсэн мэдээг дуулгав. Мэдээж харамсалтай мэдээ боловч дагагчд нь бүр эргэлзэж эхэлсэн. Жирэмсэн болсон тухайга тийм хачин байдлаар зарлчаад гинэт зулбчлаа гэсэн болохоор үзэгчд нь тэгээд яагаад эмнэлэг явахгүй байгаа юм бэ? Зулбсан бол эмчид үзүүлж биеийн байдлаа баттай шалгуулах хэрэгтэй юм шүү гэхэд нөхөр Сэм нь совилогч мэрэгчлээ тэрээр бид өөрсдөө дүгнэж чадах учраас эмнэлэг явах шаардлагагүй гэсэн тайлбар хийжээ. Хүмүүс тийм байлаач зулбсан бол эмнэлэгт очих ёстой гэсэн боловч тагчиг өнгөрсөн. Гэвч энэ видео ердөө 2-7 хоногийн дотор 14 сая үзэлт авч цахим орчныг бүрэн шуугуулж чадсан. Сайн ч бай, муу ч бай үзэлтийн тоонд улаардаг хүмүүс олон байдаг. Гэвч асуудал үүгээр дуусаагүй. Зулбснаа зарлсны яг дараагийн өдөр хосууд хүүхдүүдэд дагуулад Калифорни Леголэнд руу тоглохоор явсан байна. Хүмүүст энэ нь бас л хачаар харагдсан. Хүүхдээ алдчаа тийм их уу гашуу хүнд хэцүү байдлыг туулж иж Леголэнд явдаг гинэгээд мэдээж байж болох зүйл уу гашуугаа мартахын тулд явж болно. Эсвэл нөгөө хоёр хүүхдтэй амлцсан байсан байж болно. Гэвч энд бас нэг асуудал үүссэн. Гэр бүлэрээ Леголэнд руу 1 цаг машин барьж утсан боловч тасалбар нь дууснаас болоод үүднээсээ буцжээ. Гэтэл эхнэр Ня нь манай YouTube суваг нэлээд том. Биднийг оруулж болохгүй мүү гэж ажилтнаас асуусан. Леголэндийн зүгээс үгүй болохгүй уучлаарай гэж татгалцсан ч дахин асууж манай суваг 2 сая гаруй дагагчтай. Танахыг гоё сурталчлаад өгье гэсэн. Мэдээж 1-2 сая дагагч гэдэг бол бага тоо биш ч гэсэн Леголэнд энэ хоёрын сувгаар дутхгүй л ахгүй юу. Манай парк миний сувгаар дутхгүйтэй адилхан. Тэгээд энэ бичлэгээ бүр эвлүүлж засаад оруулсан. Хүмүүс өөрсдийнх нь таалд орж өмөрнө гэж утсан баг. Гэтэл хүмүүс энэ осууд өчигдөрхөн хүүхдээ алдчаад уйлд суухын оронд Леголэнд руу оруулсангүй гэж агсан тавьж бүдүүлэг загналаа. Өөрсдийгөө давуу эрэхтэй гэж утсан бололтой гэцгээдэг. Бүр хачирхалтай нь энэ Леголэндийн бичлэг тавигдах үед Сэм гинэт нэгэн мэдэгдэл хийж би сувлагчийн ажлаасаа гарахаар шийдсэн гэхэд эхнэр нь анх удаа сонсч байгаа юм шиг хариу үйлдэл гаргадаг. Хүмүүс үүнийг үзээд энд ч бас худлаа яриад байна гэж сэжгэлсэн. Зарим хүмүүс бүр Сэмийн ажилтг эмнэлэг рүү шууд уцтаж үзжээ. Мэдээж ингэж болохгүй л дээ. Болохгүй ч гэсэн уцтаад Сэм ажлаасаа гарцсан уу? Нөгөө ютубер Сэм танад ажиллахаа больсон уу гэхэд эмнэлгийн Сэм ажлаа хэвэн хийж байгаа гэсэн хариу өгчээ. Ямартай ч иймэрхүү дуйлаанд дэгдээд өнгөрсөн бөгөөд хэрэг явдал арай намжсны дараа Сэм Ня нар 2 хүүхдээ өсгөн бүтэн цаг ютубер асуучиг амьдарч эхлэв. Тэднийх нэлээд шүтлэгтэй Христэд итгэгч гэр бүл. Бичлэг болгондоо үүнийг тодтогож бид мөрөглөө сайн үлдэж байгаа, залбирлаа сайн идэг гэж залбирч байгаагаа хүртэл харуулдаг. Гэтэл 2015 оны 7 сард гэр бүлээс гадуур харилцаа араар тавилтыг зуучилдаг Эшли Мэдисон гэх танилцах сайт хакертулсан. Эшли Мэдисонд нөхөртэй эмэгтэй их нэртэй эрчүүд нууцаар болцож араар тавих гэж ордог тийм веб сайт юм байна. Гэтэл хэн нэг энэ сайтыг хакертаад 32 сая хэрэглэгчийн мэдээлэл задарсан. Инээдтэй нь энд бүртгүүлээд хэрэгжилж гад хаягаа устгах гэхээр дэлгэцэн дээр нь таны мэдээллийг манай серверээс бүр мөсөн төгс устгахад $20 болно. Энэ үйлчилгээг авах уу гэсэн мэдээлэл гардаг гинэ.
Мэдээж ийм сайтад бүртгүүлсэн хүмүүсийн сэтгэлд сэвтэй, айцтай байгаа учраас миний нэр болон хувийн мэдээллийг бүр мөс устгаад өгөөрэй гэд нэмэлтээр $20 хүртэл төлсөн ч Ashley Madison мэдээллийг нь устгаагүй. Мөнгийг нь авчаад сервертээ бүх мэдээллийг нь хадгалж исэн гэсэн. Тэгээд шүүхэд өгье гэхээр гэрлүүн шүүхийн бичиг ирэх учраас шүүхтэж чадахгүй. Ингээд 32 сая хүний мэдээлэл задарсан бөгөөд тухайн үед салсан осууд маш их гарсан баг. Энэ мэдээлэл цацагдахад нөхөр Сэмийн нэр чагсаалтан дотор байсан. Мэдээж Америкт ийм нэртэй хүн зөндөө олон байх нь ойлгомжтой ч зөвхөн нэр биш хэрэглэгчийн ID, төрсөн он сар өдөр, шуудангийн индекс гээд тухайн хүнийг яг таг тодорхойлж болох бүх мэдээлэл хамт задарсан учраас адилхан нэртэй хүн гэж бултах арга байгаагүй тэрээр аль бие усны мэдээлэл хийсэн. Би зүгээр л сонирхсондоо бүртгүүлж үзсэн. Эхнэрээсээ уучлалт гуйж гинэ гэдэг. Энэ үед цахим орчны мөрдөгчөд дахин араас нь мөрдөж Сэм Ashley Madison сайт дээр төлбөртэй үйлчилгээ авсныг олж илрүүлсэн. Хүмүүс нэрийг хүний мод үнэхээр дуртай маа. Тэр сайт яаж ажилтдаг вэ гэвэл ямар ч байсан бүртгүүлэх нь үнэгүй. Гэхдээ эрэгтэй гишүүд нь төлбөр төлжиж эсрэг хүснийхээ эмэгтэйн зураг холбоо барьж үзэхгүй гэсэн цэсийг идэвхжүүлж болдог. Төлбөр төлсөн гэдэг нь ямар ч байсан эсрэг хүсний эмэгтэйтэй холбоо барихыг хүссэн учраас л мөнгө төлсөн гэсэн үг. Энэ бол хөдлөшгүй баримт. Гэвч Ня нөхрийгөө уучлсан. Хоёулаа уйлж дулан гарч ирээд нөхрийгөө уучлахаар шийдсэнгээд дараа нь юу ч болоогүй юм шиг аз жаргалтай осуудын төрхийг харуулж эхэлсэн. Үүнээс хойш тэд дахин 2 хүүхэд төрүүлж одоо 4 хүүхэдтэй болсон байгаа. Ингээд 4 хүүхдийн нүүр царайг бүгдийг нь ил гаргаж бичлэг оруулдагч үзэгчтэй хандлт урдих шиг биш болсон. Дараагийн ютубер бол Канадад J Station гэх сувг ажилуулдаг Jason J гэх хүн. Түүнд 8 жилийн өмнө нас орсон Саманта гэх найз охин байжээ. Өвөл найз охин нь нууран дээр сноубордоор гулгажгаад мөс нь гүйцэд хөлдөөгүй хэсэг рүү цөмөрч ороод нас орсон байна. J 8 жилийн турш найз охиноо мартаж чадахгүй Самантагаа маш их санаж ийн гэж ярьдаг байсан. Тэгээд гаргасан видео нь яг энэ. Шөнийн 3 цагт нас орсон найз охин руугаа уцтах нь. Бичлэг дээр J нас орсон хуучин найз охиноос нь тасралтгүй мессеж ирж байгаа. Шөнө бүрийн 3 цагт мессеж ирдэг гэж ярьдаг. Сайн уу? Би энд байна. Залхаарай гэсэн мессежнүүд үнэхээр аимшигтайгаар яг шөнийн 3 цагт ирдэг байсан гинэ. Америкт шөнийн 3 цагийг чөтгөр шулмууд тэнүүчилдэг цаг гэж үздэг юм байна. Бүр нэг өдөр Самантагийн сүнс J-тэй хамт тавуулсан зургийг нь мессежээр илгээсэн гинэ. J маш их айж чихүүцэн үржсэн ч нэг өдөр зориг гарган хариу бичсэн ч хариу ирээгүй тул J Саманта руу залгаж үзээгээд камера асааж хүмүүсээ би өмнө нь маш их айгаад залгаж чаддгүй байсан бол энэ удаад зориг гаргаад залгаж үзэх чинь гээд бичлэгээ ингээ залгахад утсаа авдаггүй бөгөөд дууд шуудангийн автомат хариулагч таны залгасан дугаар одоогоор утсаа авах боломжгүй байна. Мессеж илгээгээрэй гэдэг. Та нар дууд шуудангийн автомат хариулагч мессеж илгээгээрэй гэж хэлхийг сонсч байсан уу? J Саманта намайг залгах биш мессеж бичээрэй гэж хэлж байгаа тохио байна гэж тайлбарласан. Scared right now. This number has actually tried to call me before at 3 a.m. I was just too scared to freaking pick it up, guys. Тэгээд хэд хоногийн дараа шөнийн 3 цагт лаасаагаад Самантагийн хамт зүгдэг байсан хосын бөгжөө урд нь тавиад хүлээдэг. Гэтэл шөнийн 3 цагийн үед Самантагаас миний хоолой сонсогдож байна уу? Чиний өрөө яагаад өөрчлөгдсөн бэ гэсэн мессеж ирсэн. J цочордон өрөө рүүгээ гүйж очиход гинэд өрөөндөөсөн хуцсны шүгээний хаалга тасыг таагдав. Samantha? Please talk to me. Oh my god. Тэгээд шөнийн 3 цаг 5 минутын үед J зориг гаргаж Саманта руу залгадаг. Та нар энэ яриг сонсоод итгэж гин үү? Дагагчид дунд нь итгэхгүй хүмүүс байсан ч итгэсэн хүмүүс нэлээд байсан учраас бичлэг маш их хандлт авчээ. Тэгээд хэдэн сарын дараа буюу 2020 оны 1 сард дахин нэг видео тавигдсан. Гарчиг нь миний найз охин Алексиатай салах ёс гүйцэтгэх бичлэг. J бичлэг дээрээ гарч ирээд миний найз охин Алексиа саяхан согтуугаар жолоо барьсан хүний балгаар автын ослоор нас орлаа гэж маш их уйлж ярьдаг. Тэгээд нас орсон тэр газарт нь турцгалын зүйлс осгосон байна гэд тийшээ очиж байгаа дүрс гардаг. Хоёр дахь видео буюу одоогийн найз охин Алексиа нас орсон гэх бичлэг тавигдсны дараа дагагчид нь бүгд цочрол орсон. Учир нь Алексиа J бичлгүүд дээр байнга гарч дагагчдтай дотно байсан. J машина бариад Алексагийн осолцсон тэр газарт очиж бичлэг хийдэг. Тэнд загалмай зоож хүмүүс ирээд цэцэг бэлэг лазергийг тавьчихсан бас Алексагийн зураг чив. J тэнд очиод маш их уйлж Алексагийн зургийг тэрэн гашууддаг. Тэгээд видеоны хот төгсгөлд үлдсэн бичлгүүдийг нь ч гэсэн цаашид оруулах болно. Учир нь тэр өөрөө тэххийг хүссэн. Би доор линкийг нь оруулж игээд сувгаа сурталчлаад бичлэгэнд дуустдаг. Хүмүүс үнэхээр өрөвдөж харамсан сэтгэлээр сувгийг нь дагсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин нэг видео орсон. Гарчиг нь Ouija board challenge. Ouija самбар гэдэг нь дээр нь гараа тавиад сүнс дууддаг. Энд хэн нэгэн байна уу? Хариулаарай. Нэр чинь хэн бэ гэх мэтээр асуухад хэрвээ сүнс үнэхээр байвал гар нь өөрөө аяндаа тийм гэсэн зүг рүү хөдөлдөг. Өмнө нь бас нэг бичлэг дээрээ ярьж исэн да. Маш алдартай тоглоом бөгөөд Америкчууд багада ядаж нэг удаа тоглож үзсэн байдаг. J би Ouija самбар ашиглаад нас орсон найз охин Алексагаа дуудах болно гэд шөнийн 3 цагт бичлэг хийж Алекса чи энд байна уу? Намайг санаж гин үү гэд найзтайгаа ойлоо суужгаад ярьдаг. Үнэхээр жүжиглж чадахгүй байгааз
Гэтэл гинэт хазар дээр нь уруулын будагны мөр гараад ирдэг. Ингээд Жэй нас барсан Алексиагийн минь мөрөөдлийг биелүүлж өгөөрэй. Түүний мөрөөдөл 1 сая дагагчтай ютубер болох байсан гэж хэлэх үедээ инээдээ арай гэж барьжгаад бичлэгээдэг. Ингээд ирэхээр анх ийм зүйлд итгэжсэн фэнүүд нь хүртэл энэ одоо яагаад байна? Найз охин нь нас барсан байхад харамсах биш. Яагаад үнийг контент болгоод байгаа юм бэ? Даагч цуглуулах гээд байгаа мó эсвэл мөнгө олох гээд байгаа мó гэж эргэлзэж эхэлсэн. Тухайн үед Жэй хэлэхдээ Канадын Торонто хотод автын осол согтуугаар жолоо барьсан эргээс олж Алекса нас барсан гэсэн. Тиймээс нэгэн ютубер Торонтогийн цагдаагийн газар руу шууд уцтаж ийм нэртэй хүн осолд орсон уу гэж асуухад цагдаа нар байхгүй гэж хариулсан байна. Согтуугаар жолоо барьснаас олж маш том осол гарсан гэсэн штэ гэхэд цагдаа үгүй тийм хэрэг бүртгэдэггүй байна гэдэг. Энэ бүх худлаа ирсэн зүйл нь илчлэгдэнгүүт Жэй найз охиноо нас барсан гэх видео оруулснаас хойш ердөө 4 хоногийн дараа тайлбар видео оруулсан бөгөөд нас барсан Алекса нь хажууд нь хамт гарч ирээд үнэндээ хүмүүсийн анхаарлыг татгахжгаад хэрэг томорчлоо гэдэг бол Алекса би юу ч мэдээгүй энэ бүгдийг Жэй өөрөө санаачилж хийсэн гэж ярьсан. Гэхдээ энэ Жэй гихч залуугийн хувьд иймэрхүү заллан хуурамч зүйл хийж байгаа нь анхны удаа биш. Жэй 2016 оноос эхлэн алдартай болсон бөгөөд тухайн үед 1.5 сая дагагчтай ютубер ээжээ. Гэвч тэр үеэсээ л маш их хэл ам маргаан дагуулдаг байв. Түүний гол хийдэг контент нь ямар нэгэн газарт 24 цагийн турш нууцаар орж баригдахгүй тестжүүлдэг челленж. Энэ сорилт нэг хэсэг модонд орж исэн. Жишээлх юм бол Walmart эсвэл ямар нэгэн худалдааны төв, кино театрыг хаахаас өмнө нууцаар ороод би засах газар ч юм уу харанхуй болон нуугдаж үлддэг. Тэгээд маргааш өглөө нь би өглөө хүртэл баригдсангүй. Одоо 10 цаг үлдлээ гэх мэтээр бичлэг хийдэг контент. Тухайн үед Жэй Канадын Оттава хотод амьдардаг байсан бөгөөд энэ тентгийн газруудад нууцаар орж бусдад төвөг учруулж явсаар эцэст нь баривчлагджээ. Канадад зөвшөөрөлгүй бусдын эзэмшил газарт нэвтэрсэн хэрэг тутамд ойролцоогоор $10,000 торгуул ногдуулдаг. Гэтэл Жэй зөвхөн 1-2 газарт биш, баригдсан хэрэг нь л гэхэд 5-аас дээш ээжээ. Ингээд $50,000 торгуул төлөх болж камераа асаагаад даагчдаа цагдаа нар намайг устгах гээд байна. Маш ноцтой нөхцөл байдал үүсээд байна гэж ярьжээ. Тухайн үеийн Оттавагийн цагдаа нар нэлээд хатуу байр суурьтай ютуб руу холбогдож ийм контент хийж байгаа нь хууль бус гэж гомдол гаргажээ. Ингэсээр Жэйгийн анхны сувг болох Жэй Station-ы бүх видеоны ашиг олох эрхийг нь хаасан. Тэгэнгүүт Жэй шууд шин сувг нээсэн бөгөөд тэр нь New Jay Station. Энэ удаад хүмүүсийн анхаарлыг яаж татах вэ гэж бодцоод шөнийн 3 цагийн челленжийг хийж эхэлжээ. Үүнийг ч бас бусад ютуберүүд их хийдэг байсан. Аимшигын контент хийх бөгөөд шөнийн 3 цагт хонгилж суужгаад сая ямар нэгэн чимээс сонсогдсон уу? Сүнс юм болов уу гэжэтэл гинэт эд зүйлс дээрээс нь унах жишээтэй. Товчхондоо л сүнсээр тоглож хүмүүсийг айлгадаг тоглоом. Үүгээрээ 9 сарын дотор нийт 500 сая үзэлт авч чаджээ. Гэвч ийм видеог хүүхдүүд л үздэг. Тиймээс хүмүүс энэ сувгийг 3-4 настай жоох хүүхдүүд үзэж байна. Шөнө 3 цагт унтахгүй бүгдийг нь дагаж дуурайх гээд байна. Сүнсээр тоглож хүүхдүүдийг айлгалаа гэд шүүмжлэл улам бүр ширүүлсэн. Тэгжээтэл Жэй 2018 оны 6 сард шөнийн 3 цагийн X Temptation-ы уужаа самрын сорилт гэсэн мэтлэг оруулсан. Энэ X Temptation гэдэг нь тухайн үеийн маш алдартай залуу рэпер дуучин байсан бөгөөд түүнийг X гэж дууддаг байв. Тэр өсвөр насныхны дунд нэр хүндтэй байсан ч генет дээрэмчдийн алдталгад өртөж нас барсан. Гэтэл X-ийг нас барснаас ердөө 8 хоногийн дараа Жэй энэ видеог оруулсан. Уужаа самраар X-ийг дуудаж, уулзаж, ярилцсан гэж. Юу ч мэдгүй жоохон хүүхдүүд үүнийг хараад гайхаж сонирхно. Гэвч ихэнх хүмүүс энэ солиорсон юм шүү. Яаж ийм видео хийдэг байна гэж дургуутсан. X-ийн үхэлд харамсах, эмгэнэл илэрхийлэх сэтгэл огт байгаагүй. X-ийн сүнсийг дуудаж үзийгээд баярлаж хөөрөөд ахаар хүмүүст маш зөвүүн санагдсан байна. Энэ видеоны үзэлтийн бараг тал хувь нь дислайк гэсэн гинэ. Гэхдээ анхаарал татахад онтой хүмүүс хараал зүхлээгч таашааж хүлээж авдгийн адилаар тэр зогсоогүй. 2018 оны 9 сард Mac Miller буюу Ariana Grande-гийн найз залуу нас барахад бас л уужаа самрын сорилт хийсэн. Дараа жил нь маш алдартай тоглоомын ютубер болох Этика гэх залуу нас барахад мөн л Этикагийн сүнсийг дуудах болно гэж бичлэг хийжээ. Тэгээд Этикагийн фэнүүдэд бүр мөсөн балбуулж тэр видеонд нь л гэхэд 300,000 дислайк дарагдсан байдаг. Гэвч хамгийн ачирхалтай нь түүний сувг үүнийг дагаад улам бүр томорсон орой. Иймэрхүү байдлаар хүмүүсийн дургуй хүргэж анхаарал татдаг болохоор хүмүүс түүнийг зүхэж хараахын тулд орж үздэг байсан. Үзэлт нь 10 саяас давж заримдаа бүр 50-аас 60 сая хүртэл өсдөг байжээ. Гэвч эцэст нь хитрхи хоол явж амьд сэрүүн байгаа найз охин Алексагаа нас барсан гэж хэлээд баригдсан. Энэ эргээс болоод New Jay Station сувг нь дахин устгагдсан. Гэтэл энэ том хэрэг явдлын дараа Алекса Жэй хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад Жэй Алексараа эд зүйл шийдэж хүчрхийлэл үйлчлэгээр баривчлагджээ. Үүнээс болоод тэр хоёр салсан бөгөөд Жэй тухайн үед YouTube дээр дахин бичлэг хийж би одоо YouTube-ыг орхиж чинь сошиал медиа ашиглахгүй гэж мэдгдсэн ч ердөө 2 сарын дараа шинэ сувг нээсэн бөгөөд Жэй Алекси хоёр дахин эвлэрсэн бололтой хос бөгжөө зүүж гарч ирээд
Бид дахиад уулзж байгаа. Дахиж хизээд салахгүй. Шинэ сувгийн манд агараа гэдэгч 3 сарын дараа тэд дахин салсан байна. Асуудал нь юу вэ гэвэл Dream Team гэх сувг нь хосын хамтын эзэмшлэх байсан. Үүнийг цаашд хэн нь ажиллуулах вэ гэж хоорондоо бөөн хэрүүл маргаан болсны эцэст Жэй авч үлджээ. Жэй сувгийнхаа нэрийг 666 болгож өөрчлөөд бага ангийн хүүхдүүдийн анхаарлыг татхаас илүү гой зүйл байхгүйгээд хүүхдүүдэд зориулсан аимшигын контент хийж эхэлсэн байна. Үүнийг 8 сар орчим ганцаараа идэвхтэй хийсэн бөгөөд тэрээр анхаарал татах тал дээр мэрэгжилтэн учраас үзэлт нь нэлээд сайн байв. Гэтэл нэг өдөр сувг нь устгагдсан. Энэ удаад Жэй өнөөдөр хүртэл намайг дэмжижсэн хүмүүст баярлалаа гэж мэдэгдээд чимээгүй амьдрах болов. Гэтэл 2015 оны 10 сард Жэйгийн 4 дахь сувг болох Station Studios нэгдсэн. Одоо ч гэсэн тэр сувгаараа шөнийн 3 цагийн сорилт гих аимшигтай зүйлсийг хийсээр л байгаа. Техник, технологи хөгжиж, сошиал медиа амьдралын маань салшгүй хэсэг болсон энэ цаг үед бид сошиалд харж байгаа бүхэндээ сохроор итгэх биш. Энийний цаана ямар ашиг сонирхол байгаа бол гэж эрүүл ухаанаар шүүж харах хэрэгтэйг өнөөдрийн ирэг бидэнд санууллаа. Бичлэг маань энэ үрээд дууслаа, таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.